Хөнгөн атлетикийн гишүүн 45 холбоо АЗ-ТV-д үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бүгд найрамд Хятад ард улсын Ухаан хотод АЗ-ТV-ийн хөнгөн атлетикийн ээлжид хурал болж ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ. Мөн энэ үеэр хөнгөн атлетикийн АЗ-ТV-ийн арга шалгаруулах тэмцээн болж манай улсаас үрсэлдсэн олон улсын хэмжээний мастер Ачид Бэлэг, Шижир Баатар Ахет гэсэн тамирчид оролцсон байна. Олон улсын хэмжээний мастер Ачид Бэлэг хөнгөн атлетикийн 100 метрт 10.65 секундээр хувийн болон Монгол улсынхаа рекордыг ахиулжээ. Мөн ээлжид хурлын үеэр Монгол улсын налах дүүрэг тавигдах хөнгөн атлетикийн мэргэжлийн тартан замын асуудлыг хэлэлцсэн байна. Тэмцээн холбооны ээлжид хурал болон тартан замын талаар Монголын хөнгөн атлетикийн холбооны ерхий нарийн бичгийн дарга Зоригт Батраас тодрууллаа. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны удирдлага бүрэн бүрэлд түүнээр ирсэн байгаа. Дэд ерөнхийлөгч 2 хүн, за холбооны ерөнхийлөгч, дэлхийн холбооны ерөнхийлөгч Лиман Диак, за мөн ерөнхий нарийн бичгийн дарга Эсэр Габриэл нар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол бас Монголын хөнгөн атлетикийн холбоонд одоо шугамаар хэрэгжиж байгаа тартан замын энэ төслийн асуудал дээр бол цаг алдаж байна танаа орон. За мөн одоо энэ АЗ-ТV-ийн хэмжээнд бараг танаа орон л тартан замгүй байгаа. Энэ тартан замыг хурдан одоо авч энийг одоо байрлуулах асуудал хурдан шийдээч. Мондотой хурдан уучраа ололцооч. Одоо ер нь 6 сарын 20 гэхэд энэ тартан замын асуудлыг шийдэхгүй бол өөр улсад өгнө гэсэн. За энэ бол бас нэлээд бидний хувьд бас жаахан бас илэрхийлэлтэй төгшөртэй бас мэдээлэл байсан л да. Энэ бол бас тий манай Монгол улсын төр захааны байгууллагууд нийслэлийн засаг даргын тамгын газар бол нийслэлийн удирдлага бол энэ тартан замын холбоотой 110 мянган Америк долларын асуудлыг өнөөдөр шийднэ гэж бидэнд бол хэлж байгаа. За энэ дээр манай Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч улсын хурлын гишүүн болдвол нэлээд сайн бол асуудал тавьж нэлээд сайн бас хөөцөлж байгаа. За тэгэхээр Азийн энэ хөнгөн атлетикийн холбооны их хуралд бол сонгуул болсон байгаа. За сонгуульд бол ерөнхийлөгчөөр нь бол хуучин ажиллаж байсан Катар улсын иргэн Дахлан бол дахин сонгогдсон байгаа. За дэд ерөнхийлөгч 5 хүн сонгогдсон. За энд бол одоо Хятад улсын төлөөлөгч Филиппин, Тайланд, Гонконг, за бас Шри-Ланкийн хүмүүс одоо бас ерөнхийлөгч 5 дэд ерөнхийлөгч сонгогдсон хүмүүс удирдах зөвлөлийн гишүүд сонгогдсон. Тэгээд нийслэлийн налах дүүрэг тавигдах хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн тартан замын ажил биелэлээ олж хул үүнийгээ дагаад энэ спортын хэрэгсэл материалуудыг Оросын холбооны улсын алдар тамирчин Сергей Бубков хандуулахаа мэдэгджээ. Өндрийн хараалтын материалс орчин үеийн диск дүүгүүр зэрэг 150 мянган $100 хэрэглэл материал өгөхөр болсон байна. Харин манай улсын хөнгөн атлетикийн тамирчид буюу Монгол улсын гавьяа тамирчин Сирод олон улсын хэмжээний мастер Мөнхцэн Отгон баярнаар энэ оны 8 дугаар сарын 20-оос 30-ны өдрүүдэд бүгд найрамд Хятад ард улсын Бээжин хотод болох дэлхийн аврах шалгаруулах тэмцээний марафоны төрөлд өрсөлдөхөөр эрхээ аваад байна.